Би 16 дугаар жарны гал гахай жил Төв аймгийн Лүн сумын нутагт Гурван хайлааст гэдэг газар төрсөө. За эхээс дөрвүүлээ. Том ах маань бурхны оронд явсаа. Одоо 2 дүү маань байна. Би тэгээд Лүн сумынхаа дунд сургууль 7 дугаар анги төгсөөд энэ аймгийн төв дээр 60 жил төгсөөд тэгээд Улаанбаатар хотын аж үйлдвэрийн компаниудын сахиудлын үйлдвэрт ажиллаж байгаад тэгээд 68 он Төв аймгийн Артел гэж байхад нэрж энд ажилд орсон. Тэгээ ахуй үйлчилгээнд 20 хэдэн жил ажиллаад боловсролын системд 10 жил ажиллаад тэгээ 30 хэдэн жил ажиллаад Тэтгэврт гарсан. Одоо 80 хүрч байна. Одоо яг хөө тэгээд улсын ажлыг нар цаггүй л хийж явлаа. Өглөө 5-аас ч усаал ажилдаа гүйтгэл байлаа. Шөнө 12 цагт ч ажил тарддаг байлаа. Би ахуй үйлчилгээнд чанар шалгагч мастер хийжсэн. Технологич хийжсэн. Дараа нь сэргэлэн суманд багш хийжсэн би. 6-7 жил багш хийсэн баг. Тэгээ бүрэнд очиж ахуй үйлчилгээний төвийн дарга бас 3-4 жил хийсэн. Тэгээд 46-тай л Тэтгэврт гарсан да нэг завсрын хуулиар. Тэгээд тэрнээс хойш одоо өрхийн үйлдвэрлэл эрхлээд гэрээрээ юм ойдог. Дээл говц ойдог, хүрэн мөрм ойдог. Тим ажил хийж байлаа да. За манай ижи ерөн зүг эхэлдэг байсан. Би бас одоо тэгээд яг өөрөө ухаан зараад актер зааж заах өдрөөс заахгүй өдрөөс заахгүй тэгээд ардын зүүр цэцэн үг ард түмний оюун ухаанаас ундран гасан зүүр цэцэн үг гэдэг чинь ихээхэн ухааны сав байдаг байхгүй юу. Тийм учраас зүүр цэцэн үг хүүхдүүддээ хэлж байдгаа. Миний хэлэх дуртай зүүр цэцэн үг бол өртөө хүн үрээрээ биштэй хүн биеэрээ жишвэ гэж. Ижимаач хэлдэг байсан би ч хэлдэг. Одоо яг өртөө хүн үрээрээ гэдэг чинь бусдын өр хүүхдийг өөрийнхөө өр хүүхдтэй адил бод. Өөрийнхөө бусдын биеийг өөрийнхөө биетэй адил бодол гэсэн үг. За төрийн далбаа ойн. Дээл хүрм ойн. За тэгээ орхон жилийн давуу мав гэрийн хөшөг. Гэрийн гадуур дотор цагаан бүрээс. Гэрээ эсгий бүрээс. Тийм юм ойноо. Би сэргэлэнд байхад тэр компанид гэрийн эсгий бүрээс энэ ойж байсан. Оосор хошлон хийхийг олсуудад зааж өгч байсан. Энэ юунд горхид нэг жуулчны бааз дээр нэг 2 ойдлчин доороо ажилуулад өөрөө эсгэ зааварлаж өгөөд жуулчны баазын гэрийн бүхэл эсгий бүрээс гадуур дотор цагаан бүрээс хөшиг мөшгийг ойж байсан. Ойжж байсан, өөрөө ч ойж байсан, хүнээр ч оюулж байсан. Зүгээр суух чи ер нь тийм аштайх ажил биш шүү дээ. Зүгээр суусан хүн чинь одоо өвчин бодно. Одоо тэгээ жаргал зовлон бодно. Тэрэнд орвол одоо юм хийж чадж байвал юм хийж суух юм бол одоо нар цаг амархан өнгөрнө. Өөрөө ядарч байгаагаа мэдэхгүй, бие өвдөхгүй. Зүгээр суухаар хүний бие өвдөд идэг шүү дээ. Юм хийжээвэл хүний бие өвддөггүй шүү дээ. За би 98 хүүхэд гаргасан. Одоо тэгээ яг хорвоогийн зовлон бас намайг тойроогүй. Одоо 4 хүүхэд байна. За хүүхдүүд маань яг дордороо төрийн алба хашаад дордороо ажил хөдөлмөр амжилттай хийж байна. 2 хүүхэн багш байна, 1 хүүхэн эмч. Хүү маань одоо төрийн алба хаагч. Одоо энэ сэргэлэн сумын засаг дарга хийдгийг. Ач зээнэр том болоод одоо манайхан ч одоо дандаа л инженерүүд л байх юм. Одоо 6-7 ч инженер байгаа юм уу? Өөр мэргэжилтэй хүн чи юм да. Нэг нь одоо мужин төгсүүл нэг эмч болох юм да. 6 зээл байх шиг байна. Том нь одоо мөглөө юм байгаа үдээ. 6 дугаар анги. Баг нь одоо энэ танай баг энэ хоёр ч одоо 7-8 сар болчихж байна. Одоо тэгээд өсчүржээ 4 хүүхдүүд минь сайн сайхан явнаа. Дордороо улсынхаа ажил төрлийг хийгээд сургууль соёлоо төгсөөд ажил мэргэжил эзэмшээд дордороо улсын ажил хийгээд сайн сайхан л явна. Өр хүүхдийнхаа боёд сайн сайхан сууж байна. Би жаргаж байна. Өнөөдөр одоо төрийн өндөр
одон медаль одонгоор шагнагдсан та баяртай байна. Сайхан байна хүүхдүүдийнхээ дунд. За бидний имээ шагнал хүртлээ. Та баярлж байна уу? За ингээ маш их баярлалаа. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Шууд ингээ дуусгачих юм уу? За бид чинь 16 ач зээтэй. 16-уулаа үеэлүүд шүү дээ одоо бид нар чинь. Тэгээд эмээгийнхаа тухай гоё дурсамж хэлж ярьж өгөөч. Хүүхд ахуудаа одоо бид чи хөдөөс хэрэглэн сумдал өсцгөөлөө. Бүгдээрээ тэгэл адуу гэж адуу малын захтал өслөөдөө тэгээд ирчүүд нь бүгдээрээ хурдан урунаал. Тэгэл яг морь уяал. Тэгэл өдөр нэг эмээгийн хийдэг хоол цайнууд байна. Өглөө баяртай цай. Өдөр бидэд сонголтоор бууз, хуушуур, цөөвөн дандаа бас олон үгүйттэй ер нь. Одоо эмээ чинь нэг хэдэн өхөртэйг арай нэг зайтай буучдаг бид хэдээс. За нэг 500 метрийн зайтай. Бид чинь уяа мортойгоо арай жоохон хойхон буудаг. Тэгээ хоол болохоор эмээ гэрийнхэн гадаа нэг улаан давуу гаргаж ирнэ. За тэгэнгүүт л хоол боллоо гээл мортой явган моциклтэй тэгэл пир пар гээл бөөндөөл очдөг. Эмээ ер нь бидний нэг зодод загнааг үсгсэн тий. Ер нь зодод загнааг бай. Ер нь л яг одоо нэг харьцуулсан зүүрүүгээр ер нь хүмүүжүүлж байсан. Тий. Ер нь амьдралд их ойрхон юмтай зүүрлэж инкулинг гэдэг юм да, төгөөлт хийгдэг юм да. За өөрийнхөө үжид туулсан амьдралыг бас бид хэдээс сургамж болгож ярьж тэ. За миний үйл дөржийн төмөр гэж хүн байсан. За би одоо ер нь бол яг сүүлийн үед хийжсэн алба ажлын мэднэ. За Төвөмгийн сэргэлэн сумын засаг дарга хийж хагаад тэгээд тэтгэртэй суугаад явсан. Тэгээд ер нь л өвөө эмээ хоёр дээр л өссөн. Өвөө маань ер нь бол дуу цөөтэй. Тий. Нэг үг хэлэхээрээ тэгээд ер нь л жинтэйхэн үг хэлжтэй. Гэхдээ хатуу биш. Ер нь үнэн зөвийг шууд л ер нь хэлждэг байсан. Тэгээд ер нь бол нэг биеийнхаа хилэмжээр үйлдэлээрээ л одоо хүүхдүүдтэй ач зээ нартаа үлгэр дуурайл болж байна. Гэхдээ ер нь бол манайх л ер нь их гэр бүлсэг. За ямарваа нэгэн баяр байна уу, зовлон жаргал бүх юм дээр бүгдээрээ хамттай байдаг. Одоо жишээ нь одоо ингээд шинэ жилийг гэхэд яг бөөндөө ингээд нэг газар тэмдэглэдэг. Мартин 8 цэргийн баяр гэх юм уу. Одоо бүх баярыг л одоо бөөндөө хамт тэмдэглэдэг. За тэр дундаа нөгөө нэг наадан байна. За наадамд одоо ингээл би чи ийш тийшээ ингээл наадам интерт явна. Тэгэл ингээл аав ээж эмээ өвөө энэ ердөөсөө л бүгдээрээ л хамт л явж идэг. Тий. Хамт явдаг юм гэхэд за инкээрээ тэгэрээ гэж захиал явуулдаг. Одоо би чинь бас нэг 30 хүрсэн ч гэсэн бас нэг араас ер нь санаа зовоол за инкий шив тгий шүүл гэдэг. Тий яаж юм гээд ер нь л их гэр бүлсэг. Тий одоо амьдрал чинь мэдээж дандаа л баярын өдрүүчиг жаргалтай байхгүй шүү дээ. Тэр одоо амьдралын тэр үеүүдэд одоо нэгэндээ одоо орон байранд орлоо, гадаад явлаа, бие өвдлөө гэхэд ингээл зээл аваач хамаагүй нэгэндээ ингэж бас их тусалдаг. Тэр талаас нь. За ер нь бол тэр тал дээр одоо манайх даваах анаа хоёр байна, ганаах байна, одоо аав ээж тэр одоо их манай ер нь л бүгдээрээ л оролцоотой. Бие биендээ туслаа. Ер нь л бүх юм дээр бүгдэн дээр л оролцоотой. Тэр одоо ердөөсөө яг тэрний улс хөрн манай эмээ өвөө хоёр цэнцэрэн төмөр гэж хоёр хүн нийл. Тэгээд нэг зурагтаар нэг өдөр ингээд улсын төв номын санд 10 гаруй мянган ном баримтаггүй байдгаа. Баримтаггүйгаас болоод хадгалт хамгаалт нь муу байдгаа гэд нэг хүүхэн одоо нэг хэдэн баримтаг энэ жил амтсан энэ үйлдвэрээр хийлэгчлээ. Хойдон жил өөрснөө торгоор хийж өгнө гэд ингээд баримтаг хандуулж явахыг харсан. Тэгээ одоо ерөөсөө эхлээ 108 баримтаг хийж өгье. Номын санд гэж бодоод өөрөө дотроо бодоод. Тэгээд номын сангийн удирдлагуудаа очиж уулзсан. Тэгээд хэмжээ стандарт хэмжээг нь авсан тэр улсаас. Тэгээд доод тал нь 50-50 харьцах 50, дээд тал нь метр 10 харьцах метр 10 харьцаатай метр 50-аас 2 метрийн урт оосортой тийм баримтаг байдаг гэж хэлсэн. Тэгээд 108 баримтаг хийгээд эхэлсэн чинь
хүүхдүүд маань дэмжээд мөнгө төгрөгч өгөөл, торго морго өгөөл, найз нөхдүүд чи хийлцээд. Тэгээ 303 баримтаг Төв намын санд авчиж бэлгэлж байсан. Тэгээ Төв намын сангийнхан намайг зөндөө их баримтаа настай хүн хэрнээ та өстой сайн байна. Их баярлалаа их. Манай одоо 300 ном дээлтэй гутастай боллоо. Их баярлалаа гэд намын сангийнхан баяр хүргэд надад талархлын зүйл энэ төр өгч байсан. Тэгээ одоо сүүлд ч гэсэн тэр олноор нь хийгээгүй ч гэсэн 20-30-аар нь 10-20-оор нь хийгээд улсуудад өгдөг. Манай сэргэлэнгийнхэнд Алтан гэрэл судар Мие гомгон инквалд ханд өгсөн тэр улсуудад би бас сэргэлэнгийнхаа нэлийн улсуудад Алтан гэрэл судрын баримтаг хийж өгч ийсэн. Одоо ч гэсэн тэгэл 1-2-ыг чамаагүй 5-10-ыг чамаагүй хийгээд энэ гандан хэд энэ төр өгдөг юм баримтаг. Номонд баримтаг хийх хүнтэй л хийж өгсөнтэй ижил буян болдог гэж манай эмээ ярьдаг байсан. Тэгээд тэр бодогдоод би тэгж баримтаг хийж ийсэн. Монголын нууц товчоог энэ Хэнтийн аймгийн нэг 2 залуу, гэр бүлийн 2 залуу санаачлаад 108 м эсгийн дээр нууц товчоог ширээд, зураад, зарим газар нь зургийн зураад, ширхийн ширээд тэгж тэгээд аялсан аймагуудаар. Тэгэхээр тэнд тэр учиг шингээх ёслол гэж болсон юм. Манай аймгийн одоо энэ юунд Дүнжин гаруу гэж үлдээ энд нэг юу байсан юм аа. Нэг олон нийтийн цугладаг газар байсан. Тэрэнд тэр учиг шингээх ёслол гэдэг болж би тэрэнд оролцож тэр нууц товчоог бас ширэлцэхэд бас хэдэн мөр ширж хувь нэмрээ оруулж ийсэн. Үр хүүхдүүдээ би ер нь зөвлөө бас. Зөвлөө. Одоо мэрэгжил боловсрал эзэмших нь бол хэрэгтэй. За тэгээд тэрний цаана хүн болох гэж нэг юм байна. Хүн болох зөв сайхан хүмүүжилтэй. Одоо аав нь ч их сайхан хүн байлаа. Бид нар ер нь манайхны удам тулгай шудалж олсож байхгүй. Ер нь бид нар чи бит хоёр ч өөрснөө зөв явъя л гэж хичээдэг, зөвч явж байсан. Үр хүүхдүүдтэй ч тэгжил хэлдэг байсан. Ер нь үннээр яваарай, зөвөр яваарай миний хүүхдүүд гэж хэлдэг байсан. Үр хүүхдүүд минь үнэн чударгаар хөдөлмөрлж зөв сайхан явж байгаа. Зөвл яваад улсын ажлыг зөв сайн хийж яхад л нэг л өдөр ажил чи бүтдгээ шүү миний хүүхдүүд. Хүнд битгий юм уу санаж бай, хүнийг битгий юм уу хөлж бай. Зөв сайхан яваарай. Зөв сэтгэлтэй л яваарай л гэж загтдаг би. Тэгээ энийг жижигхэн зэл охинд бас бөхцөг няслахыг зааж өгнө. Мор уралдуулахыг зааж өгнө. Алга мэлхий өрхийг зааж өглөө. Одоо 3 дугаар ангийн охин. Одоо энэ жил шагаа шүүрхөнө ингээ сум дэш нь хаяад ингээ шүүрдэг штэ. Тэрийг зааж өгч бас өв соёл юм да. Тэрийг уламжлуулъя гэж уламжлуулж энэ ойр байдгаар нь энэ уйлдал зааж өгч байгаа юм л да. Одоо манай аав ээж яг малчин улс байсан. Төв аймгийн Лүнсүмэн улс үндсэн. Тэгээд дээрээ бол одоо намайг төрөхөд энэ төр чинь бол ямар нэгдэл нийгэм гэж байсан биш. Хувийн аж ахуйтан, хувийнхаа малыг малдаг тийм л улс байсан. Тэгээд одоо 59-60 оны үед нэгдэл дэлссэн манайх. Нэгдэл дэлсээ тэр ч одоо малынхаа хэдэн хувийг нийгэмчил гэдэг байсан. Тэгээд нэг 50 толгой юм уу тийм малтай л үлдэж тэгээ бусд малаа нийгэмчилж байсан. Манай аав мал эмнэлэгт ажилладаг. Малын сентарч гэдэг юм хийдэг. Одоо малын баг эмч байсан юм уу юу байсан нэг 2 хүн л хөдөө явдаг. Нэг хөтлөгөө морьтой. Тэрэн дээр нэг эмээл ч юм уу нэг юм догчхоод богцонд баахан эмтараа хийж аваад тэгэл хөдөө ингээд л айлуудаар ингээд тойроод малын эмчилгээ энтер хийгээд явдаг. Манай ээжи бол нэгдлийн гүү саадаг байсан. Одоо юунд чинь одоо нэг гүүнд хэдэн литр аригч өгдгийг нэгдлийн 25 гүү саадаг. Тэгээд намар нөгөө ноором төлөвлөгөөгийн тооцоод хөдөлмөр өдрийн хөлс энтергээд мөнгө өгдөг байсан. Бид нар ч одоо бас тэгээд л манайх ч бас нэлээ олон хүртэй айл байсан. Тэгээд 15-6 үнээл саадаг, 13-4 үнээл саадаг. Тэгээ би өөр
3-4 дугаар ангиасаа өглөө эрт босож үнэ эвлэгдэг. Зовоодон дээр ч одоо өглөө 3 цаг өнгөргөл дөнгөж үүр хаяархтал босоод үнэгээ сааштай. Тэгээ 10 хэдэн үнэ чинь дээр үеийн чинь дандаа 2 эвлэгэж 2 3 эвлэгэж саана. Тэгээд тугал татаж өгч энэ төр тэгжил байлаа. Тэгээд 7 дугаар анги төгслөө бол зуны амралтаар хөдөө гараад ээж аавдаа нэмэр болоод үнэ малнаас нь саалцсан нөхөр хонь мөнөөч хариулнаас цааш нь тэгээд манай аав морь уйдаг хүн байсан. Энэ миний 2 дүү. Энэ одоо 78 хүрч байгаа юм уу та. Энэ одоо 73-тай. Миний 2 дүү. Энэ нь би байгаа. Имэн танаа ээж нар байна. Энэ манай хатам ижи. Энэ манай миний ижи. Энэ миний төрсөн аав. Энэ миний өсгсөн аав. Тий. За тэгээд энэ одоо энэ 4 хүүхэд маань энэ. Энэ найз нь штэ. Олон жил найз. Энэ миний найз. 50 жил найзалж байгаа найз байна. Нэрийг хэл. Жавсан долом гэдгийг. Энэ сэргэлэнгийн хүүхэн. Надтай ч 100 одоо 80 хүрч байгаа 2 хөгшин байна. Энэ манай хүү. Энэ нэг эмэгтэйчүүдийн Монголын эмэгтэйчүүдийн 4-р чуулга уулзалт гэж болсон юм а. Тэрэнд урагдаж оролцсон би энэ байна. Би хүүхдүүдтэйгээ нийлээд түрүүний даагийг байлж байгаа энэ зурагтаар байлж байгаа юм. Энэ Сүхбаатаврах оноо 2-той манай хүү энэ зогсож байна. Энэ дээр үед баярахын манайхан чи манайхны хүүхдүүдийн жижиг байх үеийн зурагтаа. Энэ бүрэнд манай хуулчлыгийнх нь намайг нэг иргэж ороод би нэг очив. Энэ бүрэнгийн зураг нь байна. За энэ сэргэлэнгийн номонд орсон зураг байна. Миний 7 дудлаа энэ 8-9 дугаар ангид байхын зураг байна. Өөгийн унжсэн 69-нууд энэ ногоон байна. Энэ цэнхрийн өмнө бас нэг ногоон байсан. Энэ миний сахиудлын үйлдвэрт ажиллаж байх үеийн зураг 19-тэй охин миний байжээ. Өөчийн Солонгост явж байгаа. Нөхрийн төрсөн дөө оюунсран гэж хүүхэн байсан юм аа. Тэгээд хэдэн жилийн өмнө бурхны оронд явцсан. Тэрний нөхөр Төмөр тогоо гээд юуны волейбол спортын мастер байсан. Тэгээ хүүхдүүд нь аавынхаа дурсгалыг мөнгөжүүлэх гээд эхлээд өөрснөө гэрийнхээ хооронд явуулж байгаа. Сүүлд нь ах トゥ нарын хооронд тийм тэмцээн явуулдаг болсон. Тэгээ одоо тэр жилд нэг айл зохион байгуулдаг. Тэгээд волейболын тэмцээн явуулна, саксны тэмцээн явуулна, дартсын тэмцээн явуулна. Одоо ер нь юу ховд увс Баян Өлгийн 3 энэ зүүн тал Сүхбаатар. Бусдын бүгдээ аялал. Бусдаа аймгаар нь аялчихсан хүүхдүүдтэйгээ. Энэ манай хөө түрүүчийн 12-аас 16 он засаг дарга байх үеийн зураг. За энэ манай том хүү энэ бурхны оронд явцсан юм аа. Энэ өөгийн чи 4-р ангид байх үеийн зураг. Энэ дүшгийн аав. Энэ том ах нь танаа ээж энэ штэ. Тэгээ энэ дүүтэйгээ сууж байна. Энэ одхоо юу дүшгөө? За. Энэ дөвшингийн айргаа болж байгаа зураг. Энэ цэнгүү тэр жил нэг Солонгос явсан. Соёл унчхаад миний хууч одоо нэг 7-8 дэрлүү. Тэгээ онгоцсон сууж исэн юм та. Энэ юуны Баянцагааны наадамд очиж айрагдаж байсан зураг юм. Энэ үрээ ч одоо шүдэл үрээ байлуу, хязаал үрээ байлуу аймгийн наадамд төрүүлж байсан. Энэ одоо эдний ах одоо Америкт байгаа харах уу. Энэ манай аймаг дархны цагтаа, Зүү хараагийн цагтаа, налахын цагтаагийн дарга байсан. Манай хатам ахын хүү
одоо бас бурхны оронд явцсан юм аа. За энэ манай хүүгийн хүүхдүүд энэ хоёр. Энэ одоо иргэний нисхийн ерөнхий газар ажилладаг инженер залуу. Энэ миний тэр хайртай хуудаа Солонгост их сургуульд сурч байгаа хүү. Энэ эдний ах уяач. Энэ дүүнэр нь. Энэ саяны ярилцлагад өгдөгч энэ байгаа хаа. Энэ тэр иргэний нисгэд ажиллаж байгаа. Энэ хоёрын компанитай ажиллаж байгаа залуу. Манай өвгөө нэг ямар нэг улсын 2 дугаар зөвлөгөө бүртгэл санхүүгийнхний ажилтны зөвлөгөөн баг. Өнөөдрийн сүрээр дарагч гэдэг гал морин жилийн цагаан сарыг тохиолдуулан төрж өссөн уугуул нутаг Төв аймгийн Лүн сумынхаа ард иргэдэд эрүүл анги сайхан бүгдийг хүсье. Төрсөн нутгаас ялгаагүй болсон Сэргэлэн сумынхаа Сэргэлэн сумынхаа нутгийн ард иргэд алба хаагчид бүх хүмүүстэй ахмадуудаа цөмд нь эрүүл анги аз жаргал сайхан бүгдийг хүсье.